Улсын сурлын сангийн хэрэгжүүлж байгаа 2 дугаар компакт буюу усны төсөл нь манай хоёр орны харилцааны бас чухал нэг бэлэг тэмдэг болсон ард түмнүүдийн найрамдлыг баттгсан манай нийслэлийн иргэдийн унтны усны нөхцөл байдлыг сайжруулсан манай улсын одоо хөгжилд бас томоохон түлхэц өгсөн түүхэн бөгөөд онцлог ийм чухал төсөл хэрэгжиж дуусж байна. Усны компактын төсөл хэрэгжснээрээ Улаанбаатар хотын усны одоо хангамжийг 80%-аар сайжруулсан ийм гол үр дүн төрсөн байгаа. Ус дахин боловсруулах үйлдвэр маань Дулааны 4-р цэцлэгийн станцын технологийн хэрэгцээний усны 90%, Дулааны 3-р цэцлэгийн станцын технологийн хэрэгцээний усны 60 орчим хувийг шийдвэрлэхээр байна. Өнөөдөр Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 оны ерөнхий төлөвөг хэрэгжүүлэх боломж хангагдж байгаа. Улмаар Улаанбаатар хот нь өнөөдөр баруун тишид тэлж байгаа. Давал харийн хотууд, шинээр өсөж байгаа дэд хотуудад ус хангамжийн шугам сүлжээ хүртээхэд шинээр их усрээс бол хангагдана. Энэ 21-р зуунд усанд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй сүүлийн 50 жилд Монгол улсын түүхэнд орсон хамгийн их ирээдүйг бий болгосон төсөл болоод Усны салбарт томоохон бас дид бүтцүүдийг бас оруулж ирж байгаа. Шинэ техник, технологиудыг бас оруулж ирсэн. Энэ салбарын албан хаагчдыг бол нэлээд сайн одоо мэрэгшүүллээ. За улмаар бол энэ салбарыг бол доктортой цааш нь авч явахад одоо өр өгөөчтэй одоо ийм төсөл болсон гэж бодож байна. Улаанбаатар хотын нийт иргэдийн одоо унд ахуйн усыг одоо батлан дааж дараадаас 20-30 жилээр бас ингээд ундны усыг бол хүнд бол бэлэглэнэ гэдэг маань маш том одоо боён юм аа гэдэг. Эрдэмтэн хүний хуваар хэлэхэд л энэ компактын хүрээнд Улаанбаатар хотын нийт ус хангамж 2016 оны түвшнээс 80% нэмэгдсэн байна. Нөгөө талаар үйлдвэрлэлийн ус хангамжийн шинэ их үүсвэр бий болж хоногт 50,000 м3 аягдал усыг цэвэрлэж үйлдвэрлэл техникийн хэрэглээнд ашиглах юм боломж бий болж байна. HDL компани Улаанбаатар хотын одоо гэр оролтын удны ус түгээх байр буюу хотгуудад бол одоо 24 цагийн ажиллагаатай болгох ухаалаг одог бүтээгдэхүүнийг бол суурилуулж хамтран ажилласан. Сайн байцгаана уу? Би Булгар Явцад компани Батбшиг байна. За усны компакт төслийн хамт олондоо баярлалаа гэж хэлэх гэж энэ бичлэгийг хийж байна. За манай үйлдвэрийн хувьд бол аршир боловсруулах үйлдвэр байж байгаа. Үйлдвэрийн дэргэдэх бохор ус цэвэрлэх байгууламжийн маань одоо техникийн чадамжийг илүү сайжруулахад одоо үнэтэй хувь нэмэр оруулж техникийн зөвлөгөө үзүүлсэн баг хамт олон баярлалаа гэж хэлье. MCS Property компани маань усны компактын хүрээнд хэрэгжиж байгаа Монголд анхдагч том хэмжээний хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон туршилт тохиолын ажлыг хийж үүсгэж дуусаад байна. За өнөөдөр бид энэ барьж байгаа газар бол бид энэ үргэлтийн насосны станц бөгөөд дахин боловсруулахсан үйлдвэрээс ирж байгаа усыг маань ТЭЦ3-ын үйлдвэртэй хүргэж өгөх юм дунд нь байрладаг юм хос шугам бүхий юм үйлдвэр байдаг. The water compact worked with the PMC, the contractors that were hired to actually build the work, the original designers, some of them being local Mongolian and others being American, like the AECOM, and to get the project built. And as you can see it, when you look around, this is quite a unique project from Mongolia. Now without water, no life, and we are part of this. Push on the button and receive the water. We constructed Mongolia's first advanced water purification plant. I would like to thank each and every one of them for their hard working and dedication. Teşekkürler. Баярлалаа. Ус амьдралыг тэтгэж, итгэл нөхөрлөлийг баттгана. Баярлалаа. Эрчим хүчний салбарын хамт олонны өмнөөс гүн талархал илэрхийлье. Монголын ард түмний нэг сайхан үг байдаг. Устд хүлж өгсөн хүнд бол насан туршдаа талархдаг. Тэгэхээр энэ одоо талархлыг би бас Монголын ард түмний нэрийн өмнөөс илэрхийлье гэж хүсэж байна. ирээдүйд амьдрах хүүхдүүдийн өмнөөс Америк нэгдсэн улсын ард иргэдэд засгийн газарт байснаа илэрхийлье. Та бүхэнд маш их баярлалаа гэдгийг хэлье. Монголын мянганы сорилтын сан Америк нэгдсэн улсын ард түмэнд гүн талархлаа илэрхийлж байна. Thank you to the Mongolia, thank you to America and the MCC and the compact that came about from that. Thank you again to the American people for providing tax dollars through the MCC to MCA. Ганцхан би иргэн хүний хувьд баярлах биш. Монголын иргэн, Монгол ард түмэн бас энэнд баярлж байгаа хаа гэж бодож байна. Та бүхэнд баярлалаа. 7 хоногийн 24 цагаар тасралтгүй ус түгэж байгаа болохоор Америк нэгдсэн улсын ард иргэд болон усны компакт хамт олондоо баярлалаа гэж хэлье та. Баярлалаа.
Усны компакт баярлалаа. Америкийн ард түмэнд баярлалаа. 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 Улс амьдралыг тэтгэж итгэл нөхөрлөлийг баттгав.